Санаа цаанаа хаунузэр бэчара бинийг За сайн байна уу? Өнөөдөр өөртөө тохиолдсон аймгийн түүхүүдийн хамгийн амжилттай 2 түүхийг ярина. Ингээд одоо ийм байна. Чи зөвхөн сая дуусах. За тэгээд ер нь ингээд тэр үед ингээд эрсдэд байсан. Эрсдэд тийш хотод байсан. Хотод ингээд нацгчинд очоод ер нь тэнд ер нь бол төр зүр байсан. Нүуний 3-4 дэх хороолын сүнс гээд байдаг шүү дээ. Тэгээд ингээд тэнд тохиолддог. Манай нацгчаа ингээд 3-4 дэх хороол байдаг хэвгүй. Тэгээд манай нацгч бол ингээд ер нь бол хамгийн доод хортд юм. Тэгээд цонх нь бол ингээд урагшаарсан. Тэгээд цонхон доор нь ингээд хүмүүс орох боломжтой байдаг. Тийм болохоор ингээд тэгээд за түүх тэгээд одоо ингээд урагшаарсан маа шүү. Тэсэн чинь одоо ингээд нацгч одоо хүүхд төвлсөнгүй юм. Одоо тэр надаас одоо ихтэй тэрнтэй тэр ихтэй үлдсэн чинь одоо ингээд цонхоор ингээд би ингээд хайдаагаарт ингээд унтахгүй байхгүй копи яваад ингээд нацгч бит хоёр хамт удахгүй болоод нацгч хүүхдтэй тэгээ нацгчийн хүүхэд бит хоёр ингээд цонхороо байжсэн чинь гинт нөгөө нэзааны сүлдэд нэмдэг тийм ээ гэсэн чинь орцоор нэг юмгүй л дээ. Одоо гэд амар хурдан ингээд шатаар ингэж гараад тэгээд тэгэл ер нь бол нацгч бит хоёр айгаад хөнжлөө ороодсэн чинь хаалга амар чахраад тэгээд харсан чинь хинч байгаагүй. Манайхаас төхөн орж ингэж манай нацгч ингэж төхөн орж ингэж баймиргүй. Сонирхолтой. Тэгэл бит хоёр айгаад тэгэл манай нацгч ирэл бит хоёр уйлал. Тэгэл нацгчтэй тэрэл тэгээд жоохон хөвгт үзэж байгаа бол энэ ер нь бол жоохон айлгах болохоор жоохон үзмээр санагдав. Айлхгүй байхын үүднээс жоохон сонирхолтой юм. Хажуугаар нь бас ярьж байгаа шүү. Бас 50 сонсмоор байвал ер нь хүүхдтэй баг үзье зөвлөрөө. За 2 дугаар story. За жоохон богинохон болох байх. Тэгээд за түүх 2. За би энэ ертөндөд байсан юм аа. Тэгээд одоо ингээд нэгийн хөл одоо ертөнтийн 1.14 хөл бөмбөгийн талбайгийн урд ингээд хар байр байдаг хгүй юу? Өндөр 10 давхар тэрний 10 давхарт нэг охин ингээд амар гадуурхдаг одоо аавд амар гадуурхдаг байсан. Тэгээд шалтнаас түлхэн унаацсан мөлий тэр охиноо. Тэгээд тэр өндөр хар бэм гацж ирээд байж магадгүй. Тэгээд 10 дугаар давхрын тэгээд ер нь 10 дугаар давхарт нэгэн охины сүнс хорогдсон байлээ. Бид нар тэрийг мэдээгүй найзуудтайгаа тэр 10 давхар руу гарч найзаагаа дуудах гэж байсан. Тэгээд найзаагаа дуудах гад ингээд бүр орой заяа 10 цагт. Тэгээд 10 цагт одоо юу гайг тоглож байсан бэ гэхээр бид нар ингээд бэлтгэлтэй авах гэжсэн аахгүй юу? Одоо ингээд токондогийн тэгээд бэлтгэлтэй авах гад одоо ингээд нэг найзаа дуудаж байгаа аахгүй юу? Ингээд токондогийнхаа гэсэн чинь орой ингээд
шатаар ингээд нэг хүнс ингээд шатаар ингээд нэг охин ингээд дуулаад байж юу? На гэд. Гэтэл та нар энэ худлаа гэж бодож. Энэ бол үнэн. Тэгээд тэгэл ингээд дуулаад байж юу? Тэгээд манай найзууд хиндээ бол та зүгээр жоох хүүхд дуулж аваа үсттэй гэж би ч бас тэгэлтэй бодсон. Тэгэл ер нь би ер нь ингээд гадархаа за ер нь юурхээ хвчлаа шүү гэж бодоол байсан л та. Гэтэ манай найзууд ерөөсөө тоохгүй. Тэгэл гэс найзаагаа дуудчихад ингээ хамт ингээ 10 дахь шатаар ингээ дөнгөж буужаас ахгүй. Бидний арга шатаар нэг юм амар хурдан ингээ амар шатаар ингээ гүүгээл хүмүүс хөөгд байгаа юм шиг гэл амар цатгураад тэг бид нар цухтаага тэг арай гэж нөгөө тэрнээс гарсан тэгээд ер нь тэр бол аимшигтай байсан. Та нарт аимшигтай байна уу? Аимшигтай байгаагүй бол энэ бол маш амар шүү. Амар. Тэгээд ер нь бол тэгэл докондо явсан л да. Тэгээд юугаа ээж 10 цаг докондод явд юм бэ гэхээр тэрний маргааш өглөө 7 цагт нь бэлтгэлтэй байсан байхгүй юу? Тэгээд 10 цагаас 12 цаг хүртэл докондод явсан. Хэрвээ та нар эрдэнэтэд амьдралдаг бол манай энэ докондод яваарай. Би явах шүү. Баяртай. Гэтэ би гарсан гэж бодгоо. Өнөөдрийн бичлэг ингээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.